Сайн байна уу? Та бүхэндээ. Сайн уу? Сайн байна уу? Өглөөдөр орой шөнийн мэндийг хүргэе. За ээлжид влог бичих гэж байна. За энэ дээр одоо юу ярих вэ? Тэгэхээр би нөгөө влог хийж эхлээд ингээд 7 хоног бичлэг оруулах гэсэн чадаагүй тэр бүр замхарсан. Гэхдээ тэрний 2 дахь сургалтыг хийх гээд байж байгаа байхгүй юу? 2 дахь сургалтыг нь одоо ярих га тий. За юу ярих вэ гэхлээр ер нь би энэ санааг хаанаас авсан юм бэ гэдгсэн чинь YouTube Чүбүү апа гэдэг нэг ах байдаг л та. Тэр ах болохоор яг ингээд өөрөө влог хийгээд тэгээд 7 хоногор анхлан суралцагчдад хэрхэн YouTube хийх талаар заажсан байхгүй юу. Тэгээд одоо чи ингээд хүн болгон YouTube хиймий гээл те надаас авахлаа ингээд хийж штэ. Влог гээл те. Тэгээд яг над шиг ингэж би бол жилийн өмнөөс бодож эхэлсэн гэхээр чи над шиг ингэж бодоо явж байгаа нөхдүүд ядаж жил биш сар бодоосоо гэсэндээ энэ хөө видеог хийж байна. Ортон суугаад таалан сойрох нь. За тэгэхээр YouTube влог хийхэд нэг анхны юмд бол угаасаа бүгдээр л мэдээж аккаунт нээгээд ингээ бла 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 гэх тээ. За тэгээд нөгөө мундаг Google Ads-аас орлого олдог болохын тулд та 1000 subscribe 4000 цагийн нийт бичлэгүүдийг тань үтсэн байх шаардлагатай. Тэгэх юм бол monetizing болно. За тэрнээс өмнө юу байхаа вэ гэхлээр ерөөхдөө бичлэгүүдээ та хийн. Ямар нэгэн сэдвээр оруулна. Хийгээд явдсан байна лээ. За тэгээ YouTube дээр YouTuber чин гэдэг тэнгуүч ерөөсөө хоёр л төрлөөд юм лээ. За эхнийх нь болохоор ингээд над шиг ингээд царайгаа гаргаад гарч ирээд юм ярьдаг. Ямар нэгэн сэдв гэдэг ч юм уу те, влог гэдэг ч юм уу. Нөгөөх нь болохоор ерөөсөө хүн гарахгүй тэгсэн мөртлөө гол ярьж байгаа зүйл нь болохоор одоо техникийн ревю ч юм уу те. Тиймэрхүү влогууд байдаг шүү дээ. Тим төрлөөд юм лээ. Тэгээ тэр хоёроос аль нэгийг сонгоод оруулах нэ. Төрлөө сонгох нэ. Бас гейминг ч бас байгаа те. За тэнгуүтлээ 2 дахь 7 хоног гэж бодоод ярихад юу тохиолдсон бэ гэхлээр subscribe бас хөөрхөн subscribe-тэй болсон 35 sub хүрсэн. За тэгээд нийт бичлэгийг маань үзсэн 5000 давсан. Тэгээд дээрэс нь 8 видеотой. 8 видео тий. Нэг утсаараа ямар ч майк зайхгүй iPhone 7s-ээр хийдэг гэхэд бол айгүй дэжгүй байгаа гэж бодож байна. Тэгээд амар тийм одоо юу гэдэг чинь супер эдитинг хийдэг нөхөр бол биш тий. Миний видеонууд бол бас нийттэй юмнууд эдэж штэ. Гэхдээ та үздэгт баярлаа. Алтан сайхан цагаа надад зориулдагт баярлаа. Тийм. За тэгээд дараагийн чухал юм юу вэ гэхээр YouTube дээр title гэж аягүй чухал юм байт юм байна. Видеонд одоо ингээл одоо энэ видеог би одоо ямар тайлтад оруулах вэ те хэдэн keyword гэж байт юм байна. Тэр нь болохоор яг нэг асуултууданд хариулагдж идэг. Хизээ, хэн, хаана, юуг, яаж гэсэн тийм асуултуудад хариулагдаад одоо жишээ нь юу гэдэг чинь за нэг цаана газар хоол идээд хоол идсэн бичлэгээ та орууллаа гэх юм бол одоо багшийн дэд дээр гой хоол идлээ гэж оруулахаас илүүтэйгээр багшийн дэд дээр энэ цааны газар ийм хоолыг идсэн чинь ийм амттай байлаа гэвэл илүү ийм keyword-од орж өгдөг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар тайтлаа хийгээрэй гэж мундаг ютуберүүд хэлсэн байсныг нь би танд дамжуулан хүргэж байна. За дараа нь number 2 хоёр дахь нь болохоор юу байлаа? Тайтлаа хийсэн. За тайтлын доор description гэж байгаа. 5000 үсэг гэх юм цаашаа тэмдэгт багтаах боломжтой. Займаа гэж бас нэгээр тоолчт юм лээ. За тэн дээр ерөнхийдөө ингээд видеотойгоо холбоотой юмнуудаа бичиж өгөх зүгээр. Тэгээд ер нь урт байсан ч болно. Ер нь урттаа зүгээр юм шиг санагдсан. Тэн дээр одоо гэдэг чинь хөөр сошиал хуудасуудынхаа линкийг нь оруулаад өгдөг ч юм уу тий. За тэгээд бүр лаглаг болох юм бол нөгөө нөхдөд чи яадаг шүү дээ. Хэрэгэлсэн камера энэ Amazon-ы линк нь
майк нь ленз нь гэл ингээл те merchandise зарах тийм бас боломжтой тэр доороо. Тэгэхээр бас тэр description-ыг бас сайхан ашиглаад явчих хэрэгтэй байна. За тэр description дондаа бас tag оруулж өгөх зүгээр hashtag гэж байгаа те. Энэ одоо энэ 3 хэрэг. За 3 дахь нь болохоор tag танд ямар хэрэгтэй вэ гэхлээр одоо энэ YouTube гэж энэ аврал юм дотор ч одоо манзай нь бол бүр жижиг имхи бохгүй. Тэгэхээр бүр байгаа хэсэг нь мэддэхгүй тий. Тим нөхдүүдэд хайлтын системд илүү олон хүнд олдохын тулд та тайгийг ашиглах нь байна. За тайг бол өстой их байх тусмаа сайн гэж ярьдсан байлээ. Тэгээ би бол одоо бол нэг арай ээж 10 хүртэл хүрэж байгаа тайгийг бол нөхдүүд бол бүр энэ барууны мундаг одоо манай багш нар маань бол ерөөсөө бүр ингэж бичээл юм л ерөөсөө гэлтэй. За тэгээ биччихнэ. Тайгаа биччихнэ. За тэгэнгүүтлээ тэрнийхээ дараа дөрөвт нь юу байгаа вэ гэхлээр дөрөвт нь юу гэдэг лээ. Дөрөвт нь категори сонгоно. За ямар хуу категори одоо энэ видео жишээ нь have to гэдэг категорид ордог ч юм уу тиймэрхүү байдлаар категори сонгочихно. За тэгээ дараа нь бас чухал зүйл маань бол thumbnail гэж байдаг байгаа. За байд юм байна. Thumbnail гэж юу вэ гэхлээр thumbnail бол ийм та ингээд YouTube дээр хараад бичлэг үзэхэд яг бичлэгнээс чинь нэг ийм зураг байдаг тийм жижигхэн иймхэн тэгш өнцөг төлбөртэй жижигхэн зураг хүмүүс мөн ингэж ингэсэн. Би одоо өнөختөр ямар их бэлэг вэ ингэж валид залицтэй. Тэрийг thumbnail гэдэг байгаа. За thumbnail бол айгүй чухал. Thumbnail-ыг болж өгөл тийм маш өндөр одоо чанартай PNG файл гэдэг ч юм уу тиймэр бэлдүүлэх зүгээр. Тэгээд дээрсэн жоох юм гэрлийн нэмж өгөх зүгээр. За бараан зургийг жижигсгсээр бүр бараан болчдөг. За тийм болохоор гэрлийн нэмж өгöd бүр тосговол их зүгээр юм байл шүү. За тэгээд thumbnail-ийг ер нь бол таны видеог тань одоо сонгож үзнэ гэсэн. Тэгэхээр энд чинь ингээ явахаар хоёр ажил байгаа байхгүй. Хоёр ажил. Эхнийх нь видеогоо амар сайн хийх, өндөр чанартай, хүн үзүүштэй, сонирхолтой тий. Ороод 30 минут үзээл зүгээр цаашаа зүгээр гэл бүр ингээл бүр гарч чадахгүй дуустал нь тий. Тэгээд цаашаа ингээд бүр үзээд юмар тэгж хийх. Хоёр дахь нь болохоор хийсэн видеогоо маркетинг буюу одоо тэр олон хүнд олон хүнд үзүүлэх шаардлагатай. Олон хүн үзэхээр маркетингийг хийх шаардлагатай. Битгүй. Тиймэрхүү. Тэгээд thumbnail дайггүй хийх хэрэгтэй. Thumbnail-ийн баг тэр чинь баг тусдаа шинжлэх ухаан юм лээ. Яаж хийх вэ энэ төр гэ тий. За би бол өөрөө фонтогоор хийдэг. Thumbnail бас дайггүй үнэгүй тийм аппликейшн байдаг тий. Дөнгөж эхэлж байгаа болохоор тэгээд нэг үнэгүй мундгүй юмнуудыг л ашигладаг юм дөө. Тэгээд нэг мундаг зундаг камер авъя гэж бол нэг боддгоо. Явандаа бүр сайжраа тий. Үнэхээр би editing одоо юу гэдэг чинь shoot мөтэй амар хийгээд хараалаа авъя гэж боддог. Одоо л зүгээр миний уцал зүг надад хангалтайгаа. Харин одоо майк авах уугүй юу гэд бодож байгаа. Майк бол бас хамгийн бүр амар баг 50% юм билээ видеоны. Одоо чи ихэнх хүмүүс утсаараа бичдэг үздэг болцсон юм байна. Утас бол бүр компьютерыг дийлсэн юм байна. Тийм болохоор утсаараа үздэг ихэнх хүмүүс бол би чихвчээр сонсдог. За тэгээд чихвчэнд болохоор яг микрофоноо биччихлээр бүр ингэж яг таны чихэн чи шивнэж бөө мэд. Ингэж ярина. Сонсогдно. Тийм болохоор удахгүй нэг майк олж авах. За тэгээ босдоор бол ерөнхийдөө дайжгүй тий. Тэгээ нөгөө хөл байдаг штэ. Тавиал ингээл ерөнхийдөө нэг иймэрхүү юм бэлээ. Тэгээд анх би бодохдоо би бас видео хийх дуртай болоод байгаа. Тэгээ зураг авах бас айгүй дуртай. Тэгээд тэрний үүднээс хийгээд явж исэн чинь нөгөө YouTube vlog-ыг болохоор зүгээр ингэж бодсон байхгүй. Анх чөлөө цагаараа хийгээл яваад хад өөрөө аяндаа хөгжөөл тий.
Тэгэл би бум 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 алаад байгаа гэсэн чи гүн мэлээ. Энд чинь тусдаа бүр юм мэрэгжил бүр юм ажлын төвшин юм билээ бүр ингээд ажил гэж бодож хийх хэрэгтэй юм шиг лээ. Тэгвэл илүү сайн юм шиг те. Гэхдээ яг би бас хийж өгт хоёр бас өөрсдийнхөө төвшөнд хийгээд хингээ сураад явж байгаа. Та хэд ч гэсэн бас мэдрэгдэж байгаа байх гэж найдаж байна. За иймэрхүү байна да. Тэгээд YouTube-чны хэрхэн YouTube хийх вэ зурлалын 2 дахь бичлэг байлаа. YouTube-чны 7 хоног. Анхлан сурагч YouTube-чны 2 дахь 7 хоног гэх юм байна шүү дээ. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Like, share, subscribe хийхийг хүсэж байна. Чука Хэжүү гэдэг манай Facebook page байгаа. Тэн дээр лайк тааш нэг дээрээ өшөө олон сюрприз та бүхнийг ирээдүйд хүлээж байх болно.